охин дугуй унаж парк руу явсан бөгөөд ор сурггүй алга болжээ. Энэ нь бодит гэдэгт итгэхэд маш хэцүү үйл явдлуудын эхлэл болсон юм. Эхний өдрүүдээс эхлэн энэ дуу үнэхээр итгэмээргүй үйл явдалтай өрнөж байсан. Цаашдаа бүх зүйл улам бүр булаантай болсоор эцэст нь бүх нөөцүүд нэгэн нотлохоон дээр нийлж учир нь олдсон байдаг. Лора Хоббс 1996 оны 9-р сарын 25-нд Техаст төрсөн. Дараа нь түүний эцэг их 3 хүүтэй болжээ. Гэвч удалгүй эхнэр нөхөр 2 салсан байдаг. Удалгүй Лорагийн ээж хүүхдүүдийнхээ хамт Иллинойс мужид байрладаг Зион гэдэг жижиг тосгон руу нүүжээ. Лорад энэ газар маш их таалагдсан бөгөөд түүний өвөө эмээ нь энд амьдардаг байсан бөгөөд охин маш хурдан шинэ найзуудтай болж чадсан. Үүнээс гадна Зион хот асар том Мичиган нуурын иргэтээр байрладаг байсан бөгөөд охин хамаатнуудтайгаа тийшээ очих дуртай байв. 2005 оны хавар Лора 8 настай байх үед түүний аав эхнэртэйгээ харилцаагаа сэргээж хүүхдүүдийнхээ амьдралд оцож оролцохоор шийдэж. Ингээд тэр Техасаас тэдэн дээр нүүж ирээд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах болсон. 5 сарын 8-ны Нямгарагт ээжүүдийн баярын өдөр байлаа. Лора ах нар болон эцэг эхтэйгээ хамт энэ баярыг тэмдэглэхээр нуурын иргэ рүү явжээ. Тэд цагийг хөвгөлдөө өнгөрүүлсний дараа Лора өөрийн сайн найз 9 настай Кристалтай хамт тэр хаваар зугаалахаар шийдсэн. Охид нэг сургуульд сурдаг бөгөөд бие биесээ холгүй амьдардаг. Лора Зионд нүүж ирсний дараахан тэд найзалж эхэлсэн ба тэр цагаас хойш бараг бүх чөлөө цагаа хамт өнгөрөөдөг болсон. Тэд бие биенийхээ гэрц очилж, гэрийнхээ ойролтой хамтдаа салхилж, хамтдаа дугуй ундаг байсан. Заримдаа Лорагийн ээж Лораг гадагш гарахыг зөвшөөрөөгүй үед Кристал тэдний гэрт ирж, заримдаа охид өрөөний цонхоор ярилцдаг байсан. Тэр өдөр тэд дугуйгаа авч гэрээсээ хэдхэн зуун метрийн зайд байрлах парк руу явахаар шийджээ. Охид тийшээ байнга явдаг байсан. Учир нь парк маш ойрхон бөгөөд тэнд урт дугуйн зам байдаг байсан. Нас бага байсан ч эцэг эхэн тэднийг тийш нь явуулахаас айдаггүй байлаа. Учир нь тэд хоёулаа орчноо сайн мэддэг байсан бөгөөд энэ хотод ноцтой гэмт хэрэг маш ховор гардаг байсан. Охид ойролцоогоор өдрийн 3 цагт гарч оройн хоолны өмнө буцаж ирэх ёстой байсан. Гэвч цаг өнгөрөх тусам эцэг эх нь санаа зовж эхэлжээ. Оройн 7 цаг болсон ч Лора Кристал 2 буцаж ирээгүй тул тэд парк руу явж охидыг дуудахаар шийдсэн. Томчуудын гайхшиллыг төрүүлсэн зүйл нь охид тэнд байсангүй. Тэд дугуйн зам дагуу явж нэрээр нь чанга хашгирч дуудсан ч хариу байхгүй байлаа. Хайлтанд бусад хамаатан садан танилуд нь хурдан идэж оролцсон. Тэд паркийг шалгаж мөн өөрсдийн хорооллын гудамжуудаар явж охидуудыг олохыг хичээсэн. Энэ байдал гадаа харанхуй болох хүртэл хэдэн цаг үргэлжилсэн байдаг. Оройн 9 цагт эцэг эх нь охидод ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй хэмээн бодож цагдаа танахаар шийджээ. Цагдаа нар шууд ирлийг эхлүүлж сайн дурын байгууллагууд руу залгаж хэдэн 10 сайн дурынхныг татан оролцуулж мөн эрэлж нохоо хүртэл авчирсан. Үүнээс гадна охид алга болсон тухай мэдээллийг сонссон орон нутгийн оршин суугчид ч нэгдэж хайж эхэлсэн. Цагдаа нар паркийн бүх хэсгээр нарийн самнаж хайхаар шийдвэрлсэн. Учир нь охид тэнд байх ёстой шүү дээ. Тэд охидын гэрээс парк хүртэлх зам дагуу амьдардаг бусад хүүхдүүдтэй ярилцаж Лора Кристал 2 үнэхээр тэдний хажуугаар өнгөрч бүр зогсон ярилцаж парк руу явж байгаа хэлсэн гэдгийг олж мэдсэн. Үүний зэрэгцээ цагдаа нар тухайн орчмын бүх айлуудаар явж тэр орой охидыг харсан хүмүүсийг олохыг хичээсэн. Тэд мөн алга болсон тухай мэдээлэл бүхий мэдээг тарааж эхэлсэн байдаг. Үнийг хэлэхэд охидод ямар нэг муу зүйл тохиолдсон нь улам бүр тодорхой болж байлаа. Гадаа аль хэдийн харанхуй болсон. Тэднийг хот даяар хайсан ч Лора Кристал 2-ын ямар ч уул мөр байсангүй. Хайлт бараг өглөө болтол үргэлжилж ойролцоогоор өглөөний 4 цаг 30 минутын үе цагдаа нар төр завсарлаа авахар шийдээд байсан. Гисэн хэдий ч Лорагийн аав болон өвөө нь гэртээ буцахаас татгалзаж хайлтаа үргэлжлүүлсээр байсан. Тэд парк руу явж илүү их талбайг хамарч хайхын тулд салж явж хайж эхэлсэн. Өглөөний 6 цагийн орчимд гадаа гэгээ орж эхлэх үед Лорагийн өвөө хашгирах чимээ сонсоод тэр зүг рүү гүйжээ. Тэр шоконд орсон охины аавтай таарлцсан бөгөөд аав нь Лора болон Кристалын цогцуудыг олсон гэж хэлжээ. Тэд дугуйн замаас зайдгүй өтгөн ботон дунд хэвтэж байв.
Аав нь охид аль хэдийн нас барсан гэдгийг шууд ойлгосон. Учир нь тэдний бие дээр их хэмжээний цус, олон тооны шарх байсан. Тэр даруй цагдаад мэдэгдэж, цагдаач шууд иржээ. Шинжээчид цогцуудыг шалгаад охидын үхлийн шалтгаан нь олон тооны хутганы шархны улмаас гэж тогтоосон. Лорагийн бие дээр 20 ширхэгийн шарх, Кристаллын бие дээр 11 хутганы шарх байсан. Энэ мэдээ жижиг хотын оршин суугчдыг цочролд оруулсан. Ийм төрлийн гэмт хэрэг тэнд бараг гардаггүй байсан. Цагдаа нар хэрэгтнийг олохын тулд бүх хүчээр ажилласан. Юуны өмнө тэд Лорагийн аав Жеррид анхаарлаа төвлөрүүлж сэжиглэж эхэлсэн. Тэр хүн паркаас цагдаа болон сайн дурынхан нэгжсэний дараа ганцаараа цогцуудыг осон нь тэдэнд сэжиг төрүүлсэн. Илүү гүнзгий ухаад үзэхэд Жерри залуудаа хориотой бодис хадгалж байсан. Мөн хүмүүсийн биед халдсан зэрэг нэлээд ноцтой гэмт хэргийн түүхтэй болох нь илэрсэн. 2001 онд болсон нэг хэрэг нь эхнэр нь хүүхдүүдэд дагуулan өөр мужи руу нүүх шалтгаан болсон байсан. Тэд Техаст амьдарч байх тэр үед Жерри болон түүний эхнэрийн хооронд маргаан гарч, маргаан нэлээд хурдан ширүүсэж байхыг тэдний гэрийн өмнө явж байсан 3 эрэгтэй харжээ. Тэд эмэгтэйд ямар нэг аюул учирч магадгүй байна гэж бодоод оролцохоор шийдсэн. Эхнэрийг нь өмөөрч эхлэхэд Жерри үүнд маш их уурлаж бензинээр ажилдаг хөрөө авчирч хасаагаад тэднийг элдэн хөөж эхэлсэн байна. Эцэст нь тэр 3 эрэгтэй Жеррийг барьж аван газарт унгаж чадсан ба цагдаа ирэх хүртэл барьж байгаад хүлээлгэж өгсөн. Энэ хэрэгт Жеррийг буруутай гэж тогтоон жилийн дараа шүүхээс 10 жилийн тэнцэн харгалзах ял оноосон байдаг. Тэр тогтмол хугацаанд тухайн хэсгийнхээ хяналтын цагдаад очих ёстой байсан ч нэг удаа очих цагтаа ирээгүй тул түүний ялыг 18 сарын 20 халаар сольсон байдаг. Тэр охиныхоо үхлээс хэдхэн 7 хоногийн өмнө суллагдсан бөгөөд шууд Зион руу ирээд байсан энэ үеийн юм байна. Цагдаа нарт Жерри хэдийгээр огцом мууртай, түрэмгийн сан авиртай гэдэг нь тодорхой байсан ч тэдэнд нотлох баримт сэтэл байгаагүй тул түүнийг мөрдөн байцаалтанд дуудсан. Тэр зөвшөөрч цагдаагийн хэлтэст очсон бөгөөд удалгүй мөрдөгчид түүнийг сэжигтнээр үзэж байгаагаа хэлсэн байдаг. Олон цагийн турш Жерри өөрийн охин болон түүний найзыг алах ямар ч үндэслэл байхгүй хэмээн өгөөсгөж тэр энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Түүний хэлснээр эхнэртэйгээ хамт Лораг буцаж ирээгүй анзаарч тэр хайхаар явсан. Өглөө болтол хайсаар байгаад парк дотор охины цогцыг олсон гэж ярьсан байдаг. Гэвч хэдэн цагийн дараа тэр гинэт мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Байцаал нийтдээ 20 гаруй цаг тасралтгүй үргэлжилж мөрдөгчдийн дарамтанд орж Жерри ажмаар хэрэгээ хүлээж эхэлсэн. Тэр орой охиноо Кристалтай хамт парк дээр харсан. Түүнийг зөвшөөрлгүй гарсан дуурлаж, загнаж, хамт гэртээ харахыг шаардлагад охин татгалзаж, тэр гараас нь татаж явъя гэж хэлэхэд эсэргүүцэл үзүүлсэн. Мөн охины найз Кристал хүртэл оролцож түүнийг энэ үйлдэлээ зогсоохыг шаардсан бөгөөд жижиг хутаг гарган түүн рүү чиглүүлсэн гэжээ. Жерри уурлаж хутгийг булаан авч охиныг олон удаа хутгалж дараа нь цогцыг нууж явсан гэж мэдүүлсэн. Дараагийн өглөө тэр охидыг олсон мэт дүүрээс гэж цагдаад мэдэгдсэн гэжээ. Энэ мэдүүлгийн үеэр Жерри уйлж байсан ч эцэст нь мэдүүлэгтээ гарын үсэг зурж камераар бүх мэдүүлэг нь үнэн болохыг давтан хэлсэн. Охины гэр бүл ойр дотны хүмүүсийн хувьд ийм төгсгөл үнэхээр их цочирдол авчирсан. Хинч Лорагийн төрсөн эцэг нь алуурчин гэж бодоогүй. Жерри бурууга хүлээсний дараа баривчлагдаж шүүх хурлаа хүлээн шоронд орхисон байна. Прокурор цаазаар авах ял төлөвлөж байгаагаа мэдгдсэн. Шүүхийн процесс удаашрч энэ хугацаанд хэрэг дээр дахин олон сонирхолтой зүйл илэрсэн. Жерри өмгөөлөгч хүслэн авсны дараа тэр гинэт өөрийгөө буруугүй хэмээн мэдгдсэн байдаг. Тэр 20 гаруй цагийн байцаалтын үеэр дарамтанд орж худал мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Мөн цагдаа нар өөрийг нь болон гэр бүлийг нь барьцаалан сүрдүүлж доромжилсан гэж мэдгдсэн байдаг. Тэр тухайн үед 2 хоног унтаагүй охиноо алуулсан байхыг харсны дараа сэтгэл зүйн хүнд байдалд орж энэ бүхэндээ эвлэрч чадахгүй байсан гэжээ. Цагдаа нар хэрэгээ хүлээвэл гэрчин хариулж унтах боломж өгнө гэж хүртэл амласан гэж мэдүүлсэн. Дараа нь цагдаа нар бүх үйл явдлыг өөрсдөө зохиож тэр зүгээр давтаж хийсэн гэж мэдгдсэн. Эцэст нь мөрдөгчд мэдүүлгийг өөрсдөө бичиж түүнээр зөвхөн гарын үсэг зурулаад камер тавьж байгаад уншуулж энэ мэдүүлгийг бичиж авсан гэж хэлсэн. Өмгөөлөгч хэргийг дахин шалгах хүсэлт гаргасан ч прокуророос татгалцсан.
Прокурорын тал Жерри сайн дураараа мэдүүлэг өгсөн. Сайн дураараа өгсөн камерын бичлэгээр нотлогдож байна гэж мэдгдсэн. Гэсэн ч олон шалтгаанаар шүүх хурал олон жилээр хойшилсан байдаг. Дараа өмгөөлөгч өөр нэг шин зүйлийг олж мэдсэн. Тэр өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ганц ч нотлох баримт анханасаа байгаагүй мэдсэн бөгөөд хэргийн шинжээчид охидын цогцыг бүрэн шинжлээгүй болохыг олж мэджээ. Тэд бүх стандарт ажиллагааг хийсэн. Арчтаас авч хумсны доороос биологийн дээжийн хэсгийг цуглуулсан. Гэвч энэ бүхнийг хуруу шилэнд хийж хөргөчөнд хадгалсны дараа хэн ч эдгээр сорьцуудыг шинжилж судлахыг оролдоогүй байжээ. Өмгөөлөгч эдгээр бүх нотлох баримтыг бие даасан хэрэгт хамааралгүй лабораторид шинжилүүлэхийг шаардаж эхэлсэн. Прокурорын тал түүнд саад хийхийг оролдсон ч тэр зорилгодоо хүрч чадсан юм. 2008 онд сорьцыг эцэст нь шинжилсэн бөгөөд яг энд бүгдийг гайхшруулсан маргаантай эргэлт хүлээж байлаа. Лорагийн биеийн дээр хэд хэдэн ДНК-гийн үлдэл зээлэрсэн. Түүний хумсны доороос өөр хүний арьс, харин хувцас болон биеийнх нь 3 хэсэг газраас эрэгтэй хүний эр бэлгийн эс олдсон. Шинжилгээний хариуг харахад энэ бүхэн охины аавынх биш харин огт өөр эрэгтэй хүний биологийн материалын уул мөр болох нь тогтоогдсон. Энэхүү шинжилгээний хариу нь охиныг хүчирхийлэлд өртсөн гэдгийг баталгаатай харуулжээ. Кристаллын хувьд түүний бие дээр өөр хүний ДНК олдоогүй ч түүнийг мөн адил нэг хүн алсан гэдэгт хэн ч эргэлзээгүй. Жерригийн өмгөөлөгч шууд түүний үйлчлүүлэгчийг судлаж бүх ялыг хэрэгсэхгүй болгох хүсэл гаргасан. Гэвч энд ч түүнийг таагүй гинтийн хариу хүлээж байлаа. Тойргийн прокурор шинэ нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж энэ нь юу ч нотлохгүй гэж мэдэгджээ. Прокурорын бодлоор өөр хүний ДНК Лорагийн биед санамсаргүй байдлаар наалдсан байж болно. Тэр парк руу залуу хосууд байнга очиж бэлгийн харилцаанд ордог байсан гэж хэлсэн. Прокурорын үзэж байгаагаар эр бэлгийн эс үүсэн дээр эсвэл ботон дунд үлдэж тэндээсээ охины биед наалдсан байж болно гэж хэлсэн байдаг. Гэвч энэ таамгийг хэлэхдээ биологийн сорьцын зарим хэсэг нь ховрогчийн биеийн дотор байсан гэдгийг огт авч үзээгүй байсан. Энэ хувилбар мэдээж илт утгагүй тэнэг сонсогдож байсан ч Жерри шүүх хурлаа хүлээн шоронд хоригдсон хэвээр. Гэсэн ч өмгөөлөгчийн ДНК-гийн сорьцыг холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд оруулж чадсан байдаг. Гэвч тэнд ямар ч таарч тохирох ДНК-гийн мэдээлэл бас гарч ирээгүй. Түүнд үлдсэн цорын гац зүйл нь жинхэнэ гэмт хэрэгтэн хизээ нэгэн цагт баригдана гэдэгт найдах явдал байсан. Учир нь Жерриг буруугүй гэдгийг нотлох өөр боломж бараг үлдээгүй байлаа. Та хэд маань энийг сайн анхаараад сонсоод аваарай. ДНК-гийн сорьцыг өмгөөлөгч нь холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд оруулчихсан байсан. Гэтэ яг тухайн үедээ бол таарах ДНК-гийн мэдээлэл гарч ирээгүй. За тэгээд яг энэ үеэс 4 жилийн өмнө охидын амьдарч байсан Зион хотоос 1200 км-ийн зайд бүгдээр хамтдаа очицгоё. Арлингтон хотын цэргийн ангид амьдардаг 20 настай Аманда Снейл хэмээх охин саяхан аймд элсжээ. Тэдний гэр бүл олон цэргийн хүн байсан учраас тэр цэргийн алба хаахаар шийдсэн байна. Үүний зэрэгцээ тэр баазын ойролцоос хүнд хаяа тусалдаг байсан. Тэнд тэр аутизм болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг байж. Аманда маш хурдан энэ ажлыг мэргэжлийн түвшинд судлах хүсэлтэй байгаагаа ойлгожээ. Тэр цэргийн алба хаасны дараа энэ чиглэлээр боловсрол эзэмшихээр төлөвлөж байв. 2009 оны 7 сарын 13-нд Аманда Снейл опандаа ирээгүй бөгөөд энэ нь түүний хамт албан хаагчдыг маш их гайхшруулсан. Тэд өрөөрөө нь очиж хаалгыг нь тогтсон ч хариу өгөөгүй. Дараа нь хаалгыг нь түлхэхэд түгжээгүй байгааг нь олж мэдээд дотгошорсон. Өөрөө төгс эмэгцэгцтэй байлаа. Ороо хураасан бүх эд зүйлс нь байрандаа байсан ч Аманда өөрөө тэнд байсангүй. Харин хувцсны шүүгийг онгойлгоход маш аимшигтай дүр зураг тэдний өмнө гарч ирсэн. Тэнд охины цогцос эвгүй байдалтай хэвтэж байсан бөгөөд толгой дээр нь орд ирний давг нь угалсан байв. Шинжээчид эхэндээ үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй ч дараа нь боомлсноос болж нас барсан байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Түүний цогцсыг олохоос 1 хоногоос илүү хугацааны өмнө нас барсан байна гэдгийг нь тогтоосон. Түүний биед ямар ч гэмтэл байгаагүй бөгөөд хүчирхийлэлд өртөөгүй байсан. Мөрдөгчид түүний өрөөнөөс зөөрийн компьютер болон таблет нь алга болсон гэдгийг тогтоож чадсан. Амандагийн эцэг эхтэй ярилцах үеэр мөрдөгчид бас нэгэн сонирхолтой зүйлийг олж мэджээ. Охины толгой хаяа маш хүчтэй өвддөг байсан бөгөөд өвдөлт тэсхийн аргагүй болох үед харанхуй газарт орж толгой дээрээ хүнжил даав гэх мэт зүйлүүдийг тавьж угалдаг байсан гэж ярьжээ.
Аманда өөрийн шүүгэн дотор толгой дээрээ орд ирний удаа өгүүлсэн байдалтай олдсныг харгалзан мөрдөгчд энэ үйл явдал цолгүй осол байсан байж магадгүй гэж бас үзсэн. Гэсэн ч тэд аллах өвөлдөгдсөн байж магадгүй гэх энэ хувилбарыг бүрэн үгүйсгээгүй. Шүүгээний урд шалан дээр эрэгтэй хүний гутлын мөр олдсон боловч хэнийг болохыг нь бас тогтоож чадаагүй. Тиймээс мөрдөн байцаалд нээлттэй хэвээр үлдэж мөрдөгчд боломжит алуурчныг хайсаар байсан. 2010 оны 2 дугаар сард Арлингтон хотын 26 настай эмэгтэй метроноос гарч найз залуугийнхаа гэрлүү явж ижээ. Гудамжинд үл таних эрэгтэй түүн дээр ирж буу тулган машиндаа суухыг шаардсан. Гэмт хэрэгтэн түүний гараас хүчтэй татаж хутга гаргасан ч эмэгтэй зогтож чаджээ. Тэр анхаарлыг сарниулахын тулд цүнхээ шийдээд найз залуугийнхаа гэрлүү гүйсэн. Найз залуу нь түүний орилгыг сонсоод найзуудынхаа хамт гудамж руу гарч ирэн цагдаа дууджээ. Тэр үед түүн рүү дайрсан этгээд аль хэдийн зугтсан байсан ч эмэгтэй түүний төрхийг нилээд тодорхой дүрсэлж чадсан юм. Мөн машины загварыг нь ч санаж байжээ. Энэ нь саарл өнгийн дууж дураангүй байсан юм. Түүний мэдүүлгээр гэмт этгээдийн аман хөрөг зураг гаргаж цагдаа нар хайж эхэлсэн. 2-7 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 27-нд Арлингтонд 2 охин найзуудтайгаа үдшилтэд явсны дараа гэртээ харж байв. Тэд гэрийнхээ хаалганы өмнө зогсож байх үед араас нь үл таних эрэгтэй ирж буу тулгаанд төрөвч явахыг шаарджээ. Охид мөнгөгүй гэж хэлсний дараа тэр этгээд тэднийг гэрт нь оруулж гарыг нь хөлсөн байна. Гэвч удалгүй тэр өрөөнөөс төр гарах хооронд охин гараа хүлээснээс суллаж чаджээ. Тэр уцаа шүүрэн авч 911 рүү залгасан ч тэр ир буцаж ирээд уцсыг нь хаананд цохиж эвдсэн байна. Үүний дараа тэр эмэгтэйчүүдийн нэгийг чирэн гаргаж машиндаа суулгажээ. Хэдэн километр явсны дараа машинаа зогсоож эмэгтэйг хүчирхийлээд дахин хөдөлсөн байна. Мөн хэсэг хугацаа өнгөрсний дараа хотоос гараад нэлээд холдсны дараа тэр эмэгтэйг дахин хүчирхийлжээ. Улмаар толгойг нь скотчоор ороож, ороолтоор боож ухаан алдуулсан байна. Хэсэг хугацааны дараа эмэгтэй замын хажуугийн цасан дээр ухаан орж өнгөрч явсан хүмүүс түүнийг олжээ. Түүнийг эмнэлэгт хүргэж цагдаа нар бас шууд ирсэн байна. Мөн тэр түүн рүү халдсан хүний гаданд хүрэх болон машины загварыг санаж байгааг хэлсэн бөгөөд энэ нь мөн л дээрх машин байжээ. Сонирхолтой нь энэ тохиолдлоос ердөө 2 цагийн өмнө өөр нэг эмэгтэй цагдаад хандсан байв. Тэр яг ижил машинтай ижил зүйл барьсан ир түүн дээр ирж машин цухыг шаардсан гэж хэлжээ. Гэвч тэр эмэгтэй цахилгаан бороохоогоор цохиж зугтаж чадсан байна. Мөрдөгчд тэдний нүдэн доор маш аюултай цуврал гэмт хэрэгтэн байгааг ойлгож байв. Тиймээс бүх хүчээ түүнийг олоход төлрүүлжээ. Тэд машиныг нь мэдээллийн сангаар дамжуулан олох нь илүү амар гэж үзсэн. Цагдаа нар ийм машин эзэмшигчдийг бүгдийг нь шалгаж хэлсэн бөгөөд удалгүй тэднийг үнэхээр аз даржээ. Ийм машинуудын нэгийг шалгах үеэр тэд замын хажууд цасан дээр хаягдсан тэр эмэгтэйн оюутны үнэмлэх болон ээмгийг машин дотроос нь олсон. Мөн машин дотор нь түүний толгойг ороосон скотч мөн цахилгаан бороохооч гэсэн байсан. Энэхүү машины эзэн нь 21 настай Орхи Авила Торрес хийх этгээд байсан бөгөөд тэр Аманда Снейлийн цогцос олдсон цэргийн баазад өмнө нь бас алба хайж исэн. Үүнээс гадна тэр Амандатай нэг байранд бүр хэдхэн давхрын доор амьдардаг байсан. Түүний өрөөнд нэгжлэг хийхэд мөрдөгчд 1 сарын өмнө худалдаж авсан гар буу болон олон тооны сум олсон. Компьютероос нь хүчирхийлэл харгислал агуулсан олон тооны бичлэг бун илэрсэн байна. Зарим бичлэг тухаангүй байдалтай эмэгтэйчүүд хүртэл гарч байгаа нь харагддаг. Мөрдөгчд түүнийг нэг эмэгтэйг хулгайлсан, бусад хоёр эмэгтэйн биед хаалцсан хэрэгээр яллах боломжтой гэдгийг ойлгож байлаа. Яг энэ үед бас нэг өөр хэргийн мөр гарч ирсэн. Торресийг Амандагийн аллагад сэжиглэж эхэлсэн ч түүний эсрэг ямар ч нотлох баримт байгаагүй. Тэгээд мөрдөгчд зал хэрэглэхээр шийдсэн. Тэд түүний камерт чагнах төхөөрөмж зүүхийг зөвшөөрсөн өөр нэг хоригдлыг оруулж яриулахыг оролдсон. Гайхалтай нь энэ маш хурдан үр дүнгээ өгчээ. 1-7 хоногийн дотор Торрес өөрийн хийсэн хэрэгээ ярьж эхэлсэн. Амандаг зүгээр л алах боломж гарсан хэмээн бараг гайхуулан ярьсан. Мөн энэ хэрэгээ зөвхөн адреналин авахын тулд хийсэн гээд цогцыг шүүгэнд хэрхэн хийснийг хүртэл маш нарийн тайлбарлан ярьсан. Торрес аллахын дараа мөрөө балахын тулд өрөөгөө маш сайн цэвэрлсэн гэж хэлжээ. Гэвч тэр өөрөө ч мэдлгүй эсэргээрээ нэгэн нотлох баримтыг цагдаа нарт дэлгэж орхисон юм. Тэр хоригдолд ярихдаа Амандаг орон дээр нь бэлгэвч хэрэглэн хүчирхийлсэн гэж ярьжээ.
Дараа нь цогцыг шүүгэнд хийсний дараа орыг хурааж янзалж орд ирнийхэн даавууг авч явсан гэж ярьсан. Гэхдээ матрасны нэмэлт дэвсгэрийг үлдээсэн гэж ярихыг сонсонгуудаа цагдаа нар түүнийг нь авч лабораторид өгч шинжилүүлсэн. Тэмч шинжээчид маш жижиг хэмжээний эр бэлгийн эсний сорьц олсон бөгөөд энэ нь Торресын ДНК-тай бүрэн таарчээ. Үүнээс гадна Торрес машиндаа үргэлж хадгалдаг Nike кейстэй байсан гэж ярьсан. Криминалистууд уг кейтийг авч Амандагийн өрөөний шүүгээний өмнөх мөртөө харьцуулжээ. Гутлын улны хэн яг таарч байсан. Үүний үр дүнд Торрес алгын хэрэгт буруутай нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон байна. Энэ хооронд түүний ДНК-гийн сорьцыг холбооны мөрдөх товчооны мэдээллийн сан мөн оруулсан. Тэгэхээр энэ хэрэг дээр маш чухал нэг давхцал гарч ирснийг та бүхэн бас анзаарсан байх. Жерригийн өмгөөлөгч түүний ДНК-гийн мэдээллийг холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд оруулсан. За мөн Торресын ДНК-гийн мэдээлэл нь холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд мөн орсон. Яг энүүд бид дахин Зион хот руу буцаж ирж байна. Хэрэгтний сорьцыг мэдээллийн санд оруулснаас хэдхэн 7 хоногийн дараа орон нутгийн мөрдөгчид Торресын ДНК Лора Хоббсын биен дээр олдсон эр бэлгийн эсний сорьцтой бүрэн таарч байгааг олж мэджээ. Дараа нь бүр сонин зүйл мэдэгдсэн нь Торрес Зионоос гаралтай бөгөөд хоёр дахь алагдсан охин болох Кристалийн ахтай найзалдаг байсан байна. Тиймээс Лора болон Кристал хоёр ч гэсэн түүнийг таньдаг байсан бөгөөд үүнийг бусад хүүхдүүд дараа нь баталжээ. Охид алагдах үед тэр 16 настай байсан бөгөөд цагдаа нар түүнийг хизээч сэжигтнээр авч үзээгүй. Учир нь тэд зөвхөн нэг хүн дээр буюу Лорагийн аав дээр төвлөрсөн байсан бөгөөд тэр хүн бүтэн 5 жил шүүх хурал хүлээн шоронд суусан байдаг. ДНК-гийн мэдээлэл таарч гарч ирмэгц Жерригийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ яаралтай судлаж бүх ялыг хэрэгсэхгүй болгохыг дахин шаардсан. Энэ удаад прокурор өмнөх шигээ эсэргүүцэж чадсангүй. Лорагийн биен дээр Торресын биологийн материал олсон нь түүний аав энэ хэрэгт холбоогүй гэдгийг бүрэн баталж байв. Шоронгоос гарсны дараа Жерри өөрийг нь худал мэдүүлэгт гарын үсэг зурвуулж 5 жил хорьсон цагдаа болон эрх баригчдыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн. Цагдаа нар энэ хэрэгт ялах ямар ч боломжгүй гэдгээ маш хурдан ойлгож ялагдвал өөрсдийнх нь хуульд зөрчсөн, мэргэжлийн бус байдлаар мэдүүлэг авсан зэрэг олон зүйлд хариуцлага хүлээх болно гэдгийг мэдсэн. Тиймээс тэд Жеррид бараг 8 сая долларын нөхөн төлбөр санал болгож Жеррич зөвшөөрсөн байдаг. Торресын үед Виржиниа дахь шүүх хурал баривчлагдсанаас нь хойш 4 жилийн дараа л дуусжээ. Тэр бурууга хүлээхээс татгалзсан ч тангарагтны шүүх түүнийг санал нэгтэйгээр буруутай гэж үзсэн. Амандагийн аллах үйлдсэн хэрэгээр түүнд цаазаар авах ялганоож мөн түнжлэн хоёр эмэгтэйг хулгайлахыг завдсан хүчинсэн зэрэг хэрэгүүд дээр нийт 5 удаа бүх насаараа хорих ял дээр нэмээд 160 жилийн ял өгчээ. Үүний дараа түүнийг Иллинойс руу шилжүүлж Лора болон Кристалийн алган хэрэг дээр дахин шүүх хурлаар оруулсан байдаг. Эхэндээ тэр мөн л хэрэгт холбоогүй хэмээн мэдэгдэж өмгөөлөгч нь хохирогчийн биен дээр олсон биологийн материал дангаараа түүнийг бурууг нотлох боломжгүй хэмээн эсэргүүцэж байсан ч дараа нь Торрест тохиролцохоор санал болгожээ. Түүнд ямар ч тохиолдолд цаазаар авах ял төлөвлөгдөд байсан. Энэ ялыг олон 10 жилээр хойшлуулж болох ч тэр хизээч эрх чөлөөнд гарахгүй гэдэг нь тодорхой байсан. Эцэст нь тэр нэмэлт 100 жилийн ял болон өөр илүү аюултай шорон руу шилжихийн оронд бурууга хүлээн зөвшөөрөхөөр шийджээ. Учир нь хуучин шорондоо байх нь түүний хувьд амь насанд нь аюултай гэж үзэж байсан. Ийхүү Торрес өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа цаазын ялаа хүлээн шоронд үлдсэн. Жерриг худал мэдүүлэгт гарын үсэг зурвалсан цагдаа нарын тухайд тэдний хэн ч ямар нэг шийтгэл хүлээгээгүй. Харин Жерри өөрөө хэвийн амьдралдаа бүрэн эргэж ирж чадаагүй юм. Энэ хэрэгээс хойш тэрээр хориотой бодис хэрэглэж эхэлсэн бөгөөд цагдаад эсэргүүцэл үзүүлсний төлөө баривчлагдаж дараа нь хорих газраас орсон тул дахин 2 жилийн ял авчээ. Мөн тэрээр гэр бүл дээрээ эргэж очиагүй бөгөөд Техаст амьдрахаар үлдсэн байна. Судлагдсны дараа тэр ярилцлага өгч түүнээс яагаад ийм мэдүүлгийг хүлээн зөвшөөрсөн юм бэ гэж асуухад би охиноо өгсөн байхад нь олсон хэцүү хүн шүү дээ. Намайг тухайн үед цагдаа нар миний мэдүүлгийг өөрчлөхийг оролдож байсан. Гэхдээ би маш хүнд байдалтай байсан учраас цагдаа нарт бараг ингэвч шаардлага байгаагүй гэж хэлсэн байдаг. Эцэст нь нэмж хэлэхэд Жерриг худал хэрэгт холбосон цагдаа болон прокурорууд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн зүгээс маш хүчтэй шүүмжлэлт мэдээж өгсөн. Хэрв тэд зөвхөн нэг сэжигтэн дээр буюу түүний аав дээр улаар нь төвлөрөөгүй харин зохих мөрдөн шалгалт явуулсан бол жинхэнэ гэмт хэрэгтнийг эрт барих боломжтой байсан.
Энэхүү гэмт хэрэгтнийг эрт барьж хорихын оронд тэд энэхүү гэмт хэрэгтэнд дахин нэг эмэгтэйг алах, өөр 3 эмэгтэйд халдах, хүчрхийлэх гэмт хэрэг үйлдэх боломж олгосон гэж олон нийт үзэж байсан. Гэхдээ энэ бол зөвхөн бидний мэдж байгаа хэрэгүүд, өөр бусад ямар хэрэг үйлснэ нь мэдээж хинт ч тодорхойгүй байгаа. Та бүхэн ч гэсэн энэ дуугийн талаар өөрсдийн сэтгэлээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн энэ бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай.